Эрхэм мөндөд үзэгчдээ 24 цаг мэдээллийн хөтөлбөр зочин цагаар үргэлжилж байна. Өнөөдөр бол нийслэл хот үүсгэн байгуулагдсны 381 жилийн ойн баярын өдөр. Тэгэхээр энэхүү баярын өдөр маань зочин хойморт маань нийслэл иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч гант тулга урагдан оролцоод байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Танд бас энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр нэлээдгүй завгүй байв. Ямар үйл ажиллагаанууд болов? Өнөөдөр яг нийслэлийн маань 381 жилийн ой гэдэг. Яг ой болохоор манайхан чи яад хүлээ тэмдэглэдэг тийм ээ. Өглөө хүндэтгэлийн цэцэг өргөн тэгээ хүндэтгэлийн концерт болон бүх барьдаж байна. Тэгэл яг одоо баярынхаа ойг тэмдэглэж байна. Гэхдээ энэ бол их онцлог үеэр болж дөнгөж сая сонгуул болоод өнгөрсөн. Бид нар баярлах нэг хэрэгтэй юм ээ. Бидний өмнө бол бас тийм удаан баярлаад байх тийм боломжтой цаг үе биш байна л да. Шулуухан хэлгээд тийм. Тэгэхээр одоо саяхан буюу 10 дугаар сарын 23-ны өдөр та бүхэн бас батламжаа гардаж авч нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн анх дугаар хурал маань хуралдлаа штэ тийм ээ. За тэрхүү хурал дээр бас та бол тэргүүлэгч гишүүнээр сонгогдлоо 11 гишүүний хамт. Ямар хүмүүс сонгогдов? Ер нь тэргүүлэгч гишүүн ямар үүрэгтэйгээр оролцдгийг? Ер нь нийслэлийн иргэдийн хурал маань 45 төлөөлөгчтэй. За энэ өнгөрсөн сонгуулиар Монгол Ардын нам 30 намаас нэр дэвсэн 34 нэр дэвшигч төлөөлөгч болсон. Арчилсан намаас 11, хөдөлмөрийн үндэсний нам хүн намаас 3 төлөөлөл орж ирлээ л дээ. Тэгэхээр төлөөлөгч, тэргүүлэгч 11 гишүүнд нь 8 ардын намаас, 2 нь арчилсан намаас, одоо миний бие нэг хөдөлмөрийн үндэсний намынхаа төлөөлөгчдөөс дотроос одоо тэднийгээ төлөөлөө тэргүүлэгч болж байна. Тэргүүлэгч гэдэг нь үндсэндээ одоо энэ хууль эрх зүйн орчин тэгээд дигээрээ бол сард төлөөлөгч нэг удаа хуралдаг. Тэргүүлэгчд бол тэрнээс хамаагүй ойрхон шаардлагатай 7 хоногт 2-3 удаа хуралдаад асуудлуудаа шийдээ явдаг. Ийм л зохицуулалтад тэгэл үнийхээ хүрээнд л ажиллаж эхэлж байна. Гэхдээ яг одоо их хурал дээр засаг сархааны нэгж нөхцөл дэвсгэрийн тухай нөгөө нэгжийн хууль маань хилцэгдэж байгаа. Энэ хуулиараа тэгээд ямар болох юм тий? Яаж хууль нь өөрчлөгдөх юм тэгэл түүний дагуу дахин зохион байгуулалтанд орох байх л та. Тэгэхээр хүн амын бол мөрийн хөтөлбөр бол аюулгүй хотын төлөө гэсэн мөрийн хөтөлбөртөөр одоо орон нутгийн сонгуульд оролцсон шүү дээ тийм ээ. Тэгэхээр сайхан шин 7 хоног эхэллээ. Шин 7 хоног бас л хар бараа мэдээтэйгэр эхэллээ. Хүүхдүүд одоо галж чадсан, за хүмүүс мөн угаартаж, шатаж амнасаа алдсан гэх зэрэг. Тэгэхээр энэ аюулгүй хотыг одоо бүрдүүлэхийн төлөө хүн амын улс төрийн зүтгэлтнүүд одоо гэх юм уу тийм ээ. Нийслэл иргэдийн төлөөлөгчдийн хурал сонгогдсон 3 хүн манаас ямар бодолтой байна? Зөв. Тэгэхээр одоо бид нар монголчууд маань бүгдээрээ Улаанбаатар нийслэлчүүд маань хүсэж байгаа хүсэл бол тодорхой байгаа. Тийм ээ. Одоо утаагүй болмоор байна, төгжрөлгүй болмоор байна чи бүгдээрээ мэдчих. За яг үнийг нь дагаад намын мөрийн хөтөлбөрийн зорилт бол үндсэндээ их ойролцоо байхгүй юу? Тухайлбал бид бүхэн одоо мөрийн хөтөлбөрийнхээ үндсэн асуудал дээр нь аюулгүй хотын төлөөгээд нэгдүгээр төгжрлийн асуудал олон асуудал байгаа шүү дээ. Бид нар чи асуудлаас их юм бол хөрснөө бохирдол утаа аюулгүй байгаа. Бид нар бүх асуудлуудаас төгжрлээ гаргаж ирсэн. Төгжрлийн асуудал тухайлбал Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт байгаа, арчилсан намын мөрийн хөтөлбөрт байгаа. Гэсэн бүгдээрээ л байгаа. Гэр хороол маань жоохон одоо гэр хороолоо ботох цаг болсон. 30 жил чи хаяад ирчлээ шүү дээ. Дид үтсгэж юуч байхгүй. Бид нар орон сууцнд амьдарч байгаа хүмүүс хэсэг нь тэр дулаан устдаа халуун бохир эдний чинь төрөөс тавьж өгсөн шүү дээ. Гэтэл гэр хороолоор яагаад татахгүй байгаа юм? Мөнгө төгрөг яриа суудаг. Энэ төрчин ямар ашигын байгууллага. Гэх мэтлэн ингээ яриад байл бүх асуудлууд нь тодорхой зорилтуудад адилхан тавьсан. Яг хамгийн гол нь хэрэгжүүлэх арга зам дээр арай жоох өөрөөр болоод байгаа. Одоо та аюулгүй хотын төлөө бид нар яах вэ гэж. Тэгэхээр одоо сая өнгөрсөн 7 хоног сонгогдсон. Сумын азар засаг дарга маань эх 4 жилийнхээ үйл ажиллагааны үндсэн хөгжил нийслэл хотоо хөгжүүлэх үндсэн чиглэл тэгээд үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг одоо нийслэлийн иргэдийн хурлаар орж ирж хэлэлцүүлнэ тийм ээ. Тэр дотор бид бүхэн болвол сонгуулийн үеэр ярьжсэн шигээ одоо намууд бол тэр өнцгөөс одоо салах хэрэгтэй. Яг гэвэл бид нар одоо өөр болцсон. Одоо бол бид нар иргэдийн төлөөл. Би хөдөлмөрийн үндэсний намаас нэр дэвсэн болохоос биш намын төлөөл биш шүү дээ. Тэр иргэдийнхээ төлөө суужгаад яг энэ арга хэмжээ чинь болохгүй наадгаа бол энэ арга хэмжээ чинь болж байна. Яг гэвэл зорилт нь адилхан байгаа байхгүй. Тэгэхээр бид хөдөлмөрийн үндэсний намын 3 бол ер нь харж байгаад яг ажлын төвшөнд ороод ирэхээр бол ер нь энэ эрх барьж байгаа намтай хамтарч ажиллах болцоо бүрдэх байх гэж бид найдаж байгаа. Үүнээс гадна бидний нэг тавьж байгаа. Энэ бол мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэхээр явж байгаа ажлын хандлагын нэг ялгаа байгаа. Юу гэхээр энэ бүх асуудал маань ил тод байх хэрэгтэй гэдэг бид шаардлагыг тавьж байгаа. Хоёрдугаар
иргэд бас ил тод байлаа ч гэсэн хаанаас үнийг олж хардаг, яаж мэдхгүй иргэдийгээ мэдээлжүүлэх ийм том ажил бид нэр одоо иргэдийнхээ гүүрүүлж хийж ажиллана гэсэн ингэж төлөвлөж байгаа. Одоо та зүгээр боддоо энэ 11 сар гараад ер нь өмнөх сонголтыг харж байхад хороодын засаг дарга нарыг томилдог. Одоо сонгодог. Одоо томилоод эхнээс эхэлж ах шиг байна тийм үү? Тий, одоо хороо биш үү? Одоо жишээлбэл Улаанбаатар хотын дүүрэгч хорооны засаг дарга. Энэ үнийг яаж сонгодог вэ гэхээр ууланд хуулиараа бол хороодын иргэдийн нийтийн хуралдаад иргэд томилдог байхгүй, сонгодог байхгүй. Юу гэсэн үг вэ гэхээр дүүрэг дээр нь ямар нам олон болсон, нийслэлээр ямар нам олон болсноос үл хамааран иргэд яг доороосоо явж байгаа. Яг нэрээ ярих юм бол эртний нөгөө нэг ардчилсан грекийн шууд ардчлалын зарчмаар сонгогддог байхгүй. Үнийг иргэд мэдхгүй. Тэгэхээр яадаг вэ гэхээр бодит байдал дээр болохоор нөгөө зохион байгуулж байгаа дүүрээс зохион байгуулна. Дүүрэг дээр ялсан нам засаг дарганы ачаал нэг 200 300 хүний үнэтэй хүрдэг ч юм уу, зарим дээр 40 50 хүнтэй нэг заал бэлдэж байгаа л намайг суулгаж байгаа гар өргөөлөө явчихдаг. Үгүй шүү дээ. Ингэж хэлбэрдэж болохгүй. Тэгэхээр ийм байдлаар бид нар ил тод гэж яаж ажиллахыг хэлээд байна вэ гэхээр үүнийг одоо бид нар гаргаж ир мэдээлж байна иргэдээ. Танаа манай хорооныхоо эн чин иргэдийн нийтийн хурдаар сонгогдсон шүү. Та очиж суух хэрэгтэй. Тэгээ яг хорооныхоо энэ болохгүй байгаа асуудлаа. Хороо гэдэг чинь бид бүгдийн оршин байгаа яг одоо гэрээсээ гарах чинь нэг хашаа барьсан байгаа ч юм уу, тоглоомынхын талбайг өөр нэг зорилтоор ашиглах гээд байгаа ч юм эсвэл нарийн хаагаад байгаа ч юм яг бидний амьдралд тулж байгаа асуудлуудыг уул нь өмнөөс нь төлөөл болоо барайг үүх хүн чинь хорооны засаг дарга шүү дээ. Нэг тэр бол нэг хайхтар цалин мөнгөтэй тийм том ажил биш шүү дээ. Тийм хүнийхээ сонгуулийг жишээлбэл одоо бид нар ил тод хийнэ гэж. Бид нар шин соёл гаргаж ярина. Телевизээр сайн мэдээлж байна. Одоо ингээл танаа телевизээрсэн дамжуулаад мэдээлж байна. 11 сар гараад та хэрэг сонсож байгаа бол оролцох хэрэгтэй. Энэ үндсэн хууль дээр байгаа ийм одоо юу шүү дээ, үйл ажиллагаа шүү дээ. Ерөөсө хорооноос л хөгжил эхлэх штэ тийм үү? Хотын хөгжилч ерөөсө хорооноос эхлэх штэ тийм ээ. Тэгэхээр хороо гэснээс танаа тойрог бол одоо ерөнхийдөө нэлээд төгжрөл буюу одоо нэг хотын 1 сая 400 мянган иргэн байгаа шүү дээ тийм ээ. Тэр иргэдийн ер нь бол их одоо хорооллоороо ярьж үзэх юм бол одоо их төвлөрсөн газар гэж би ойлгож байгаа. Танах бол нэлээд одоо таны сонгогдсон тойрог буюу 5 дугаар тойрог чинь нэлээдгүй олон орон сууцнууд байна тийм ээ. Бас аж ахуй нэгжүүд ихтэй ер нь бол төвчрэл ихтэй, төвлөрөл ихтэй газар гэж хараад байгаа л та. Тийм. Тэгэхээр яг нэгдүгээрт бид нар бол манай тойрог яг таны хийж байгаа 26 дугаар хороо жишээлбэл одоо үндэс сэрэлтгүүлэнгийн хойтлоор байгаа хороо л шүү дээ. Тэр чинь нэг хороо 22 мянга орчим 23 за нөгөө тоонууд нэх өөр болно. Яг аль биесний тоогоор 22 3 гэж байгаа боловч сая сонгуулийн үед бид нар ажиллаад 26 мянга орчим хүн амтаа болсон. Боддоо 26 мянган хүн амтаа хороо гэдэг чинь аймгийн төвөөс том байгаа байхгүй. Тийм. Хинх аймгийн төвөөс том. Говьсөнбөр аймагтаа бараг тэнцвэстэй ийм. Тэгэхээр ганцхан хороог явж. Тэгэхээр энэ их олон хүний асуудлыг бид нар зүгээр нэг хөдөө орон нутгаар аваад нэг багийн асуудал багтаа адилтгаж авчин гэж хуульчилж ингэж явж ирсэн бас нэг алдаа байгаа юм. За энэ бол яг дараагийн шатанд иргэдэд явах юм баг. Яг өнөөгийн байдлаар бол энэ дотроо орох юм бол за төгжрэл гэж байгаа юм байна. Одоо зөвхөн тэр дундуур явж байгаа замын асуудал биш. Машины замын асуудал биш. Дотор нь байгаа явган хүний зам чинь бас энэ төгжрэлд нөлөөлөд байгаа. Өөрөөр хэлбэл зөвхөн ганцхан жишээ ярил л да бодиттой жишээ. 84 дугаар сургууль гээд одоо манай 18 дугаар хороон дээр байж байна тийм ээ. Тэр 13 дугаар хороолт байж байна. 13 дугаар хороол 84 дугаар сургуулийн артлаасаа ордог ганц хаалга байхгүй болохоор 3 өндрийн тэнд байдаг манайхны хэлцэнснээр иргэд ярьж байгаа өөртөө өвөл болчоор бүр тойрож урдаасаа ордог. Хүүхдээ ганцаар ингэ явуулж чадахгүй байна. Тэгэхээр машинд суулгаж ааш буулгаж авах гэж машин унах хэрэгцээ гарч байгаа. Гэтэл энэ явган хүний зам гоё чөлөөтэй тавьсан байх юм бол хүүхд нөрөг өгöd ордог байх юм бол нэг машин явах шаардлага болж. Ингээд төгжрөл бол. Их мэтлэнгээр яг манай хорооллын хувьд бол илүүтэйгүр явган замуудаа нээж өгөх юм ажил. Энэ бол яг хорооны төвшөнд хийчих. Мэдээж очиод дээрээс нь захиргаадад энийгээ нураа гэхгүй шүү дээ. Сөөх гэж байна. Сөөгчийг энэ дээр ажиллах хэрэгтэй шүү дээ. Зөвшөлтсөд энийгээ нураа хаалгатаа болгоё. Сайхан болгоё. Гэт ингээ яриа явах юм. Нэг их хөрөн мөнгө гэхээс илүүтэйгүр хүний яг сэтгэл шаардсан юм ажил бас их байна л да яг бидний амьдрал дээр ойртонд. Би бас таны ярилцлагуудыг сонсож байгаад стандарт гэж их яриад байна. Гэтэл стандарт гэдэг нь болохоор зөвхөн одоо албан байгууллага дээр тавигддаг шаардлага болчиход байна шүү дээ. Тэгэхээр яг таны хувьд бол стандарт гэдгийг яг юугаар тайлбарлаад байгаа юм бэ?
стандарт энэ бүх одоо энэ хот байгууллагад эхлэхээр ийм олон хүн нэг дор амьдраад эхлэхээр чинь нэг би эрэгтэй баймаар байдаг. Гэхдээ би ингээд дураараа эрэгтэй байж болохгүй. Таны эрхийг зөрчөөд ивэл яах юм? Зохицуулт хэрэгтэй болно доо. Тэгэхээр энэ бүх яг энэ жижиг сажиг энэ асуудлууд чинь дундуур нь шийдэж өгдөг зүйл бол стандарт. Гэтэл яг өнөөгийн байдлаар стандарт юу болоо хувирсан бэ гэхээр аж ахуй нэгжид мэрэгжлийн хяналтанд ч вэ төрийн байгууллагын нэг хүн очиод стандарт ирж айлгаж байгаад хэдэн дөрөвний хариул авдаг шулуухан хэлэхэд ийм л зүйл болоо хувирсан. Гэтэл стандарт бол уул нь бол буцаад иргэдийн эрх ашигын төлөө үүссэн юм байхгүй. Тухайлбал одоо бид нар ингээд гадна зогсоол яг та сая асуужсан манай 25 дугаар хороо ялангуяа зогсоол юу ч байхгүй. Гэтэл стандартаараа ямар гэж 4 айл дундаа нэг гадна зогсоолтой байх хэрэгтэй. Тэгэхээр чин юу одоо 4 айл дундаа нэг байтугай 26 дугаар хороонд дэр жишээлбэл тэр Баян Монгол хорооллын урд байгаа тэр хотноор чин гадаа бараа зогсоол байхгүй шүү цөөхөн. Тэгээ бүгдээрээ Баян Монгол хороолд оруулж тавьдаг. Иргэд өөрөө ярьж нөгөө стандарт зөрчигдсөн байгаа. Тэгэхээр бид нар энэ стандартыг нөгөө ил тод мэдээлжүүлэх гэдэг маань энэ дээр бас харагдаад байна. Ямар стандарт байдгийг гэдгийг хүмүүст нь ерөөсөө ойлгуулт хэлдэггүй. Би ороод танилцсан ихлээр байхгүй худалдаж авч үздэг тэрийг. Зардаг тэр стандартыг чинь. Юу гэсэн үг вэ тэр чинь одоо миний эрх ашигын одоо хамгаалсан тийм бичвэрэнт би худалдаж авахтаа яа тийм бэ? Түр яагаад тэрийг зараад байгаа юм? Тэгээд худалдаж авч үздэг болохоор хэн үсгэн дээр мэддэггүй. Тэг хэрэгждэг. Тэгэл байж. Тэгэхээр энэ иргэд нэгдүгээр тэр цаад мэдээлэл нээлтүүд байна. Хоёрдугаар иргэд өөрсдөө иргэд тэр мэдээлжүүлэх энэ аяныг төрөөс өөрөөс нь сайн зохион байгуулж хийхгүй болохоор одоо нөхцөл байдал бүр л хүндрээд байна л да. Тэгэхээр уул нь бол иргэд нь оролцоод эхлэх юм бол юм мэддэг гэж оролцсон шүү дээ. Мэддгүй бол яаж оролцох юм тэр чинь. Ирэх 4 жилийн төлөвлөгөө гэж ярих юм уу тийм ээ. Тэгэхээр ер нь 4 жилийн дараа Улаанбаатар хот маань ямар хэмжээнд очисон байх болоо таны төсөөллөөр таны хараагаас гэх юм уу? За яг энэ асуултыг бол хэрвээ бид нэр эрх барьж ирсэн бол танд бол маш тодорхой хэлж чадхаар байлаа тийм. Тэгэхээр зүгээр яг ийм очисон байх бол бид нар жоохон алсын хараа талаас л харъя л да тийм. Тэгэхээр юу гэхээр нэгдүгээрт энэ өвөл болохоор эхний энэ утааны асуудал шийдэгдсэн. Шийдэгдэн гэдэг маань нөгөө шахмалт үсэж шахаал ийм байдлаар биш шүү дээ тийм. Энэ чинь цогцоор нь шийдэд эхэлсэн. Ер нь энэ утааны асуудал гэж ярихад тухайлбал бид нар орон сууцчулт зөв байдлаар явж эхлэх болчиход байна. Дэдүтсэн очих хэрэгтэй болчиход байна. Энэ маань нэлээд ахистай төвшөнд гарсан. Хамгийн гол нь утаа гэдэг чинь бас эрүүл мэнд шууд болохоор эхэлж байна л. Түгжрэл буурсан. Хамгийн гол нь зүгээр энгийн үгээр хэлэх юм бол манай хүүхдүүд байрныхаа гадаа зүгээр гараа тоглохтон бид нар эцгэгчүүд нийхэм ботохгүй гараа тоглуулж чаддаг болсон. Тэр хүүхд нь тоглоомын талбайтай тийм ээ. Бас ингэ шахаа тавьцсан хажуугаар машин дээр шүргүүлчих болоо гэж айдаггүй. Нөгөө л аюулгүй хотын концепт яваад байгаа байхгүй. Юун аз жаргал ярих одоо бид нар эхлээд аюулгүй болмоор байна. Тэгээд хөгшчөөд маань гараад байрныхаа гадаа суухаар нэг зүгээр нарлаа суучдаг тийм ээ. Хажуугаар нэрэд яг замд тулцсан хажуу талд машины утаа ингээл гараад байдаг биш. Ингээд нэг сандалтай болцсон нэг арай нэг дээр үед нэг байсан да Улаанбаатар хот байна. Тиймэрхүү анзааны болцсон. Гэр хороол руу болохоор энэ бол бид байшин хороолыг ярьж байна. Гэр хороол руу болохоор төрн анхаарал эхэлсэн. Өөрөөр хэлбэл тэр дид үтсэд байж тээ дулаан халуун хүүтэн уус тэр бохир эдний асуудлыг чинь тухайн нөхцөл байдалд нь тааруулаад шийдлүүд налхидээс хэрэгжээд эхэлсэн. Бүр тэр Улаанбаатар хол байгаа газар дээр заавал тэр төвийн систем очих албатай биш ш тэнд нь хөөрхөн шийдсэн. Шийдлүүд бол зөндөө гарцсан байгаа юм. Инженерийн шийдлүүд. Манай инженерүүд ер нь Монгол инженер бүгдээрээ алигтын гаргаж тавьсан. Хувийн хвшлэн алигтын манлайлаад хэрэг ороо нэвтрүүлээд эхэлсэн байж тийм үү. Үүнийг нь төрөөс дэмжиж, төр юуг дэмжиж байгаа? Бизнесийг дэмжиж байгаа юм шиг. Төр бол үндсэндээ та үнэхээр энэ нийслэлийн иргэн юм бол Монгол улсын иргэн бол төрийн үйлчлэгээ бол би энэ Улаанбаатарын төвд амьдарч байна уу, хойно байна уу, гэр хороолд байна уу? Адилхан төрийн үйлчлэгээ тэгш очих хэрэгтэй байхгүй юу? Тэгш хүртэх хэрэгтэй. Тэгэхээр энэ нэг концептийнхаа бүр нэг хандлагын өөрчлөлтийг монголчууд маань ойлгоцсон. Үүнийг төрөөс шаарддаг хэрэгтэй болсон. Одоо гэр хороолд байгаа иргэд гэр хороол юм чинь яалаа гэж энд одоо халуун хүүт ус ирэх ёстой. Бид нар дандаа зөөр их усаар байж болно шүү дээ гэсэн ийм сэтгүүтэй. Үгүй ээ, энийг чинь шийдэхийн талаар төр нь ажиллаж байх ёстой. Одоо тэр нь зөөрөөр байж болно л да. Одоо худан өдөр байж болно. Гол нь эн чинь яг энэ хүртээмжтэй. Яагаад бид нар энийг ингэж онцолж яриад байна вэ? Бид нар дахиад хэлье. Энэ хамаг хөрөнгө оруулалт чинь урагшаага яваад байгаа байхгүй. Энэ туулгуулаас бүр урагшаага. Туулгуулын урд юу байвал одоо бол яарам өрөө ихэв чинь тэр Асен вилла руу нэлийн явлаа шүү дээ. Асен виллагийн 50 байшин чинь халуун хүүт тус бүгд байгаа шүү дээ.
Тэгтэл тэр 50 том байшин руу айчих гэж тийм нэгэн хэдэн тэрбум билээд үнэтэй. Гэтэл яг адилхан яг тэр шугамын чинь замынхаа хойдол тавьсан бол 50,000 өрх хүч боломж байгаа. Ердөө л энэ хандлагын өөрчлөлтийг гаргая гэдэг гэр хороол руу орчуулъя. Тэгэхээр энэ бүх ажил маань нэг эхэлсэн. Бид нар арай нэг одоо нэг нүүрэндээ баясгалантай манай хот маань жоо аюулгүй болцсон. Байвал энэ бол миний мөрөөдөл, бидний зорилт ийм л байна. Өнөөдрийн ярьж байгаа аз жаргалтай Улаанбаатар 4 жилийн дараа жинхэнэ ёсоор аз жаргалтай байхыг л хүсэж байгаа гэж ойлгож болох нь тийм үү? Өнөөдөр ч одоо бид нар хотын удирдлагууд маань бас тэгээд байгаа шүү дээ. Аз жаргал Улаанбаатарыг бүтээхийн тулд аз жаргалтай Улаанбаатар байгаа гэдэг. Өнөөдөр бас 381 жилийн ойгоо угтаж авахдаа бид нар утаагүйгээр угтаж авлаа гэдэг байгаа шүү дээ. Гэтэ үндэ бол гарч ирэхэд утаа бас байгаа л байна. Аз жаргалт хүрэхээс аз жаргалтай байхын суур үндсэн. Энд чинь амар амгалан байх хэрэгтэй байхгүй. Яг зүйтэй. Амар амгалан байх нь бол чи аюулгүй байх хэрэгтэй. Бид бол холын юм ярихгүй байна. Наа эхлээд аюулгүй амар амгалан байхыг л бид нар хүсэж байна. Одоохондоо аз жаргалтай 92% болцсон гэж яриадсан. За тэр улс төрийн тэр сэдвэн чи яг ер нь бол ингэж болохгүй л дээ. Өнөөдөр тэгээ баяр тэмдэглэх болохоор л ингээл бүх юм болж байгаа юм шиг. Энэ нэг сэтгэлээр бид нар өөрчлөмөр байна. Түүний тулд бид нар хөдөлмөрийн үндэсний нам одоо 3 дахь хүчин болж гарч ирээд байгаа. Энэ хоёр нам биш ялгаатай гэдэг байна. Сөрөг хүчин болж 30 юм шиг л тэмцэн гэдэг байгаа шүү дээ. Тийм үү? Тийм. Энэ бол одоо бид нар яг ингээ ярихаар одоо манай одоо ер нь олон иргэд асуудаг л да. Та нар яагаад ингээд энэ хоёр намтай адилхан ороод ч юм уу тийм монголчин олон нам болсон байхад ивсээ ч юм уу явчихгүй гэдэг. Бид нар үндэ бол манай ардын нам бол ууган нам байна. Ингээд 90 оноос өмнө бүр дан ганцаар байжсэн. Ингээд ирсэн арчилсан сүлд гарч ирсэн. Харахад ажиллаж байгаа энэ арга барил нь яг шулуухан таалагдахгүй байгаа. Яг адилхан. Адилхан арга барилаар ажилтдаг болсон. Одоо та бодлоо тэрийн энэ ярилцлаган дээр хөндөгдсөн. Хорооны засаг даргыг томилдог энэ ажил чинь ардын намч дүүргийн засгийг авсан, удирдлагыг авсан, арчилсан намч авсан яг адилхан очоод төрүүлэл нэг өрөөнд намынхаа хүмүүсийг суулгаж байгаа л гар үргэл шийдэ. Үгүй энэ одоо чинь хоёулаа таалагдахгүй байгаа байхгүй. Одоо яах вэ гэхээр бид нарын барьж байгаа хандлага бол үгүй ингэж бид нар ч гэснээр хідэн намынхаа хүмүүсийг ажиж суулгах гэж дайрах биш. Иргэдэд мэдээлж үлээ л та. Тэгээд иргэд өөрсдөө сонголтоо яг доороосоо. Энэ л бид нарын яг энэ хөдөлмөрийн үндэсний нам гэж гарч иж байгааг энэ одоо үндсэн шалтгаан энэ. Одоо арчилсан Монгол улсад арчилсан явцал ялснаас 30 жил боллоо. Одоо энэ дараагийн шатанд гарах хэрэгтэй. Энэ саяны 30 жил би ололт амжилт байхгүй буруу явсан гэж хэлж чадахгүй. Бид нар өөрсдөө энэ арчилсан нийгмийг монголчууд сонгосны хүчинд ингээд сонгуульд ороод өрсөлдөж явж байна. Одоо харин хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Арай өөр шатанд гарах хэрэгтэй. За ингээд бид хоёрын бас ярилцах цаг үгээр өндөрлөж байна. Тэгээд өнөөдөр бас зочны маань цагт өргөдөн ирсэн танд бас ажлын өндөр амжилтыг хүсье өрөө. Хороо нийслэл дүүрэг Улаанбаатар хот маань аз жаргалтай инээмсэглэлтэй аюулгүй байхын төлөө хамтдаа хичээе гэж хэлмээр байна. Баярлалаа. Танд их баярлалаа. Үзэгчтэй баярлалаа. Эрх мөндөд үзэгчтэй 24 цаг мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна.